Тэмээ цанаагдуудээ. За би нэг мөр багш гэдэг бүлэгрээ уншиж өгье. За Уяд даяанчлан суудаг ламын дэргэд нэг залхуу мөр байдаг байжээ. Лам өдөржин бис толхол хийгээд өөрөө хоол иддэггүй тул муур их үлсдэг байв. Ингээд мөр амар хэлбэр аргаар хоол олж идгээр шийдэн ламын эрхийг хулгайлан агуугаас гарч явжээ. Хүмүүс болон амьтад эрх зүйсэн ламыг гихт хүндлэгийг мэдэх тул эрх зүйсэн муур явсаар огтон амьдардаг нэгэн тосхонд очижээ. Охтнууд эрх зүүн нүдээ анин намжилж байгаа муурыг гайхан тойрон шавж байсан боловч шууд айлтныг очиж зүглэхгүй байв. Муур эрх имрэн суусаар л байлаа. Олон хоног өнгөрчээ. Эрх зүйсэн муур өөрийг нь тойрон шавах олон охтнуудыг огтхонж анзаарахгүй ном эрдэмдээ шамдан байгааг харж тайвж ирсэн охтнууд аяндаа түүнд дасаж эхэлжээ. Муур тэдэнд хандан. Би бол гэлэн самваар хүртсэн муур. Амьтны ямаар голоо зогсныг твцсэн тул надад ийм санваар бүтээсэн юм. Тиймээс би та нарт ариун ном зааж өгөхөөр ходоос зорин ирлээ гэжээ. Энэ өдрөөс охтнууд муур багшийн хичээлийг шинтэн сонсож хүндлэх болжээ. Нэгэн өдөр охтны хаан муур багш өтгнөөс өтгөн ялгадас гаргаж байхыг харжээ. Хаан охтон муурыг явсны дараа сэмхэн очоод харвал түүн ялгдсан олон охтны яс үс холилдсон байхыг үзжээ. Тэгээд охтны хаан маргааш нь охтнуудаа цуглуулan манай муур багш биднийг залилж ах トゥ нарыг минь нууцаар зоогддог юм байна. Түүний ялгдсан охтны яс үсээр дүүрсэн байхыг би харлаа. Тиймээс та нар явж чанга дуутай хонхолж ир хэмээн залиг буулгажээ. Охтнууд тэр дороод тал тийшээ таран гүйгээд төлөвлгүй нэг хонхолж иржээ. Охтны хаан хонхыг аваад өнөөдөр та нар хичээлээ тараад гэрээс цуурч гараарай. Тэгээд хэрвээ хонх дуугархал юм бол тэр дороо бүгдээрээ иргэн ороорой гэжээ. Тэр өдөр охтны хаан муур багшид бараалхаж манай охтнууд ачаатай багш танд чимэг болгох гээд энэ хонхыг дуусгаж байна гэд хүн зүүд нь өнөө хонхоо зүүж өгчээ. Тэгээд охтнууд муур багшаа хичээл заалгаад гэрээс нь цувран гарч болохоор хонх дуурчээ. Тэр дороод охтнууд хааныхаа хийсэн ясаар гэрт иргэн орвол муур багш нэг охтыг гартаа бэрчгсэн амтархан идэж байх юм тэр. Үүнийг харсан охтнууд хуурам зэтгэж чон мэд муур багшийн дүрд хувилсан ирсэн энэ зэрлэг араатанд итгэснээс ах トゥ нар минь цөөрч бид ихээр хохирлоо гэж гаслан хэлцгээд муурыг олтон нутаг сэлгэн нүүоджээ. Ганцаар үлдсэн муур би яасан тэнэг юм дээ. Ялгцсаа сайн уусан бол миний залийг яаж мэдэх билээ. Ингээд би идэх хоолгүй даяанч ламын дэргэд байснаас дээргүй боллоо хэмээн үгэлжээ. Энэ явдлаас хойш муурнууд тун цэвэрч нэмээ болж үргэлж ялгцсаа нуун булдаг болсон гэдэг. Харин охтууд муурн дахин хизээж идэхгүй болж харагдсан газарт нь л дайжин зүгтдэг болжээ.